easier the choice is, the harder the path. Better choose to be disciplined, not motivated. Motivation brings you nowhere. It's a feeling to get started, but not to get you going. Discipline will get you to places. If you lost a loved one, keep going. If there's no one with you, keep going. It's a waste of time to think about the past. Аслагдсан уулын тосгонд нэг шөнийн дотор олон амьтны сэг зэм гинт гарч ирсэн бөгөөд тэдгээрийг ямар нэг үл мэдэгдэх зүйл бүрэн сүйтгэсэн мэт харагдана. Ийм төрлийн хэрэгүүдийг шалгадаг мөрдөгч Инуум Токио хотоос дуудагдан ирж энэ явдлыг шалгахаар болжээ. Үүний дараа тосгоны хідэн хүүгүүд Токиогоос мөрдөгч ирж байгаа тухай сонсоод маш их догдолж буй нь харагдана. Тэдний дунд нэгэн Ятаро Косака гэдэг хүү байсан бөгөөд тэр нэг өдөр Токиод очиж өөрөө мөрдөгч болохыг мөрөөддөг. Найзууд нь дараа нь ирж тэр Токиогоос ирсэн хүнийг хамт харахыг гуйхад Ятаро зөвшөөрсөн ч зочин саад болохгүй байхыг сануулна. Дараа нь Ятаро Кабан гэдэг сонин төрхтэй хүүг шоолж эхэлдэг. Тэр нь Ятарогийн үеэл бөгөөд тэдэнтэй хамт амьдардаг. Ятаро түүнийг үргэлж эвгүй үнэртэй байдаг хэмээн эрэхт нь гадаа байж байхыг хэлдэг. Энэ хооронд мөрдөгч Инуум замын хажууд дугуйн хагарсан байдалтай зогсож байв. Удалгүй Ятарогийн ээж мөн Инуумгийн үйлчлүүлэгч болох хатагтай Косака гарч ирэн түүнийг гэртээ хүргэж өгөхийг санал болгоно. Тэд замдаа энэ амьтдын сэг зэм гинт гарч ирж байгаа талаар ярилцаж хүүхдүүд айж магадгүй тул энэ мөрдөн шалгалтыг нууц байлгахыг хүснэ. Мөрдөгч зөвшөөрч тосгонд 50 байдлыг хадгалахын тулд чадах бүхнээ хийн гэж хэлнэ. Харшид ирэхэд Инуум талбай дээр ажиллаж буй Кабаныг олж хараад мэндчлэн. Гэвч Кабан юу ч хэлсгүй зүгээр л бүхий. Энэ нь Инуумид түүнийг ичимхий эсвэл зүгээр л ажилсаг, ярих дургүй хүү байх гэж бодогдуулна. Шөнийн цаг 50 байхад Инуум халуун рашаанд амарч байв. Тэгтэл Ятаро орж ирэн түүний нурууг угааж өгөхийг санал болгов. Инуум дараа нь түүнээс талбай дээр харсан хүүгийн талаар асуухад Ятаро түүнийг Кабан гэж дууддаг. Мөн Дортабо хэмээх Юкагийн нэрээр хочилдог гэж хэлв. Тэр үргэлж гадуур талбай дээр ажилдаг аж Кабан төрхтөө маш эвгүй үнэртэй байсан тул хүмүүс түүнтэй ойртож ярилцахаас зайлсхийдэг байжээ. Мөн түүнийг эцгийнх нь орхисон бөгөөд түүнээс хойш Ятарогийн ээж асран авч өсгсөн байна. Усанд орж дууссаны дараа мөрдөгч Косака хатагтайд хандаж хүү Ятарог өөрт нь үйлчлүүлэх хэрэггүй гэж хэлээд оронд нь Кабаныг өөрт нь туслуулахыг хүсв. Маргааш өглөө нь Кабан Инуумид кофе бэлдэж өгнө. Тэд баг зэрэг ярилцсаны дараа Инуум хүүгээс сүүлийн үед ямар нэгэн хачирхалтай зүйл харсан эсхийг асуув. Учир нь Кабан ихэнхдээ орой болтол гадаа ажилдаг гэдгийг мэдэж байлаа. Кабан Инуумид сүүлийн үед гарч буй өгсөн амьтдын талаар мэддэг гэдгээ хэлээд үнэндээ тэр өөрөө тэдгээр сэгийг зайлуулдаг гэв. Тэрээр эдгээр явдал ихэвчлэн шинэ сар гарах шөнө болдог бөгөөд дараагийн шинэ сар 5 хоногийн дараа тохино. Тиймээс дараагийн хэрэг тэр үед гарна гэж тайлбарлав. Ингээд тэд шинэ сарыг хүлээхээр болж. Энэ хугацаанд мөрдөгч Кабанд өдөр тутмын ажилтан тусалж байв. Нэг өдөр Инуум Кабангийн зүүсэн зүйлтийг анзаарч юу болохыг нь асуув. Кабан энэ нь юу болохыг мэдэхгүй. Төрсөн цагаасаа хойш зүүж ирсэн. Магадгүй эцэг ихийнх нь эд зүйл байх гэж хэлв. Тэр өөрийгөө тэдэнд хаягдсан гэж боддогч энэ чулууг бүх амьдралынхаа турш авч явжээ. Гэвч Инуум тэр чулуу дээрх тэмдгийг таньж Кабанд буруу ойлгож байгааг хэлв. Тэр чулууг амьдралын чулуу гэж нэрлэдэг бөгөөд маш онцгой нөхцөлд үүсдэг асар үнцэнтэй зүйл гэж тайлбарлав. Тиймээс эцэг их нь ийм үнэтэй зүйлийг зүгээр орхиод явна гэдэг боломжгүй. Энэ нь Кабан үнэндээ орхигдоогүй гэсэн үг юм. Мөрдөгч цааш нь Кабанд хандан нэг өдөр эцэг ихтэйгээ уулзахыг хүсэж байна уу гэж асууж хэрэг хүсвэл тэднийг олж өгч чадна гэж хэлв. Шинэ сар гарах шөнө Кабан Инуумыг хүлээн гадаа зогсож байтал түүнд атаархсан Ятаро хурж ирэв. Тэр Инуумгийн анхаарлыг Кабан авч байгаад уурлаж чи онцгой хүн биш, чи зүгээр л намайг Токио руу явах боломжийг булаах гэж байна хэмээн орилж эхлэв. Уурлсан Ятаро Кабангийн зүйлтийг тас татахад хүү гинэт чөтгөр мэт мангас болж хувирлаа. Үүнийг харсан Ятаро айсандаа орилон зогтов. Аз болоход мангас хэлбэртэй байсан ч Кабан зүйлтээ буцаан авч дахин хэвийн байдалтай оржээ. Юу хийснээ ойлгосон Кабан ихэд гуниглан царавчны дэргэд уйлж суулаа. Тэр сүүлийн үед гарч байгаа амьтдын үхэл бүгд өөрөөс нь болсон гэж бодож байв. Тэр үед Инуум түүнийг олж нуруунд ирэх сүүлийг нь харуулв. Тэр Кабанд Кимон хэмээх амьтад хүн төрөлхтний ертөнцид маш эртнээс орсоор ирсэн гэж тайлбарлав. Кабан хүний дунд амьдардагч байнга нууцлагдсан байх ёстой ховор оршинлууд байдгийг тэр тайлбарлав. Тэрээр Кабанд өөрийг нь хүн ба Йокагийн холимог гэдгийг хэлээд хүзүүн зүүсэн тэр чулуун маш чухал учир нь түүнийг хүний төрхөнд байлгаж
Хүмүүс рүү дайрах хүслийг нь дарж байдаг гэж нэмж хэлв. Мөн эдгээр хэрэгүүдийг үйлдэж байгаа өөр нэг жинхэнэ буруутан гадуур байгаа гэдгийг хэлж, Капан үүнд буруугүй ойлгууллаа. Капан өөрийг нь буруугүй гэдгийг ойлгож, үеэл Ятрон түүнийг мангас болж хувирахыг хараад айсандаа ойроо зүгтсэнийг мэднэ. Тиймээс тэд хоёр түүнийг хайхаар ойроо орно. Ятраг болоход тэр аль хэдийн хувирсан зэрлэг нохтод бүслэгдсэн байв. Гэвч тэд удалгүй тэр нохтыг устгаж, дараа нь жинхэнэ гэмт хэрэгтэнтэй тааралт нь чөтгөр мэт буух. Тэр даруй тэд рүү дайрсан ч Капан асар хүчтэй байсан тул нүцгэн гараараа түүнийг ялж чадна. Үүнийг харсан Инуум гайхширна. Гэвч удалгүй Инуум үннээ хэлж, үндэ өөрийг нь устгах даалгавартай ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр Капанд худал ярьж байсан бөгөөд жинхэнэ буруут нь өөрөө гэж хэлнэ. Мөн Кусака хатагтай Капаныгийн үнэн төрхийг аль хэдийн мэддэг байсан. Учир нь түүний эгч Капаныг өгөхдөө хэлж өгсөн байжээ. Үүний дараа мөрдөгч Капаныг толгой руу нь буудна. Тосгонд буцаж ирээд Инуум Кусака хатагтайд ажиллаа дуусгасан гэж хэлээд Капаныгийн цогцыг авч яваад явна. Гэвч удалгүй Капан биеийн нөхөн сэргээж дахин амьд болдог. Инуумын энэ нь түүнийг хүн ба Йокагийн хагас холимог учраас боломжтой гэж тайлбарлана. Дараа нь түүнийг Токио дахь өөрийн оффист авчирна. Тэнд Капан Шики Акира гэх хоёр өнчин хүүхэдтэй танилцсан. Инуум тэднийг бүгд Кимон гэж нэрлэгддэг нэг төрлийн оршинлууд бөгөөд өөртөө нь адил гэдгийг тайлбарлаж. Капан Токиод үлдэж мөрдөгчийн багт нь ажиллах санал тавина. Гэхдээ шууд хариу өгөх албагүй гэж хэлнэ. Акира Капаныч мөн адил Кимон юу гэж асуухад Инуум түүнийг хүн ба Кимоны холимог буюу ханио гэж нэрлэдэг гин. Түн доторх Йока маш хүчтэй тул тэр бараг үхшгүй мэдээж. Мөн тэр Шиктэй адилхан хоёулаа ханио гэдгийг хэлнэ. Шики шинэ хүн ирсэнд дургуутсаж Капан өөрийнх нь хувцсыг өмссөн дуурлана. Тэр өөрийгөө Капангаас нэг насаар ах тул ахмад нь гэж хэлээд ууртаагаар угаалгын өрөө рүү явна. Хожим Капан угаалгын өрөөнд ороход утсан тэглэж ундаг. Тэгтэл Шики гарч ирэн яагаад энд ирснийг нь асууна. Капан Инуумын өөрт нь эцэг эхийг нь олоход тусалж байгаа гэж хэлэхэд. Шики тэд аль хэдийн өгсөн эсвэл зүгээр л хайсан байх гэж шоолон инээн Капан босох гэж оролдох үед утсанд орооцолдсон байв. Шики хөдөлж болохгүй, тэгвэл хөлн тасрах болно гэж анхааруулна. Гэвч Капан тоолгүй өөрийгөө хүчээр чөлөөлж Шики өвдөж байна уу гэж асуухад Капан гайхалтайгаар өөрийгөө эдгээж тасарсан хэсгээ нөхөн сэргээж чадна. Маргааш нь тэд анхны мөрдөн шалгах ажилдаа гарна. Очиход цагдаа нар нэгэн айлт шавжны их халдвар гарч гэр бүлийг нь дайрсан талаар тайлбарлана. Инуумын өрөөнд дотор ямар нэг зүйл шавжнуудыг татаж байгаа, тэрийг арилгахгүй бол шавжнууд хизээж явахгүй гэж хэлнэ. Шики тор үүсгэх чадвараа ашиглан шавжнуудыг барихыг оролдсон ч нэмэр болсонгүй. Шавжнууд түүний торыг идэж устгав. Инуумын оролцохоос өмнө Капан дотор шорохыг сайн дураараа санал болгоно. Түүнийг дөнгөж хүүхэд учраас бүгд айж байсан ч Инуум зөвшөөрнө. Учир нь Капан цус гаргахгүй, өвдөлт мэдэрдэггүй гэдгийг мэдэж байв. Капан дотор шормогч шавжнууд түүний бүх биеийг бүрхэнэ. Гэвч тэр юу ч мэдэрсэнгүй, шавжнууд ч түүнийг идэж чадахгүй байлаа. Ингэснээр тэр шавжнуудыг татаж байсан зүйлийг олж чадна. Инуум гэрийн хүүд тайлбарлахдаа эдгээр шавжнууд хүний гэмшил гэх сэтгэл хөдлөлөөр хоолдог гэж хэлнэ. Харин тэднийг татаж байсан зүйл нь хүүгийн дүү ээжтэй зориулж хулгайлсан гутал байжээ. Тэд маш ядуу байсан учраас Капан багт нэгдхийг зөвшөөрөхөд хариуд нь Инуум түүнд эцэг эхийг нь олоход туслана гэж амлана. Дараа нь Инуум Инари гэдэг нууцлаг эмэгтэйтэй утсаар ярьж Капаныгийн талаар болон түүнийг аюул учруулж болцсохгүй тухай хэлнэ. Маргааш нь Инуумын хүүгүүдийг цагдаагийн газарт илгээж Инаритай уулзуулна. Гэвч нэг цагдаа тэднийг итгэлгүй хандаж дотоош оруулахгүй саатуулна. Тэр үед Кан нэртэй охин гарч ирэн "Та нарын хэн нь Капан вэ?" гэж асууна. Учир нь Инари түүнийг оффистоо хүлээж байжээ. Капан Инаринтай уулзахад тэр түүнд хачин байдлаар хандна. Тэр Капаныгийн амьдралын чулууг сонирхож байв. Инари тайлбарлахдаа энэ чулууг ашиглавал Кимон хэмээх дүрэл хүмүүсийн энергээр амьдрах шаардлагагүй болно гэж хэлээд уг чулууг хуулбарлахын тулд хэрэгтэй гэж хэлнэ. Гэтэл тэр гинэд Капаныгийн толгойг тастаж аваад чимданд хийчихнэ. Дараа нь Канд гадаа хүлээж байгаа бусад хүүгүүдийг устгах тушаал өгнө. Гадаа Кан Капан болж хуурсан байсан ч Шики түүний эзнийг доромжилсноор уурлаж жинхэнэ төрх болох Акацун болж хуурч довтолж эхэлнэ. Тэр гал гарган бүхнийг шатааж эхлэхэд Шики тороороо хамгаалалт хийж Капаныгийн толгой байгаа чимдааныг барьж авна. Кан Инар таалагдахыг хүсэж байсан тул улам урлан илүү хүчтэй галан довтлогоо хийж эхэлнэ. Тэр үед Капан Шикитэй ярьж өөрийг нь шидэхийг хүснэ.
Шики толгойг нь шидэхэд Капан агаарт Каныг хазаж хэдхэн секундын дотор ялна. Кан унсны дараа цагдаагийн газрын эргэн тойрон хэвийн байдалтай орж гал алга болно. Ингэснээр түүний хүчин зөвхөн хий үзэгдэл маягийн хуурмаг байсан нь илэрнэ. Капан дараа нь бүх бие дахин нөхөн сэргээн. Үүнийг харсан Шики ойлгохгүй. Өөртөө адил төрөл атал Капан яаж ийм чадвартай байгаад атаархна. Гэсэн ч тэр эцэст нь найзууд болох нь дээр гэж шийднэ. Гадаа гарахад Инугуми тэднийг хүлээж байв. Тэгээд Капангээс авсан чулууг үнэндээ өөрөө урьдчилан сольж тавьсан хэлбэр хувиргадаг хуурамч чулуу байсан гэдгийг илчилнэ. Ингэж Инарид барьсан чулуу нь хуурамч жинхэнэ Капантай хിവэр байсан нь тодорхой болно. Инугуми Инарыг урвсан гэж загнахад тэр маш их уурлана. Хожим нь тэд офисынхоо гадаа ирэхэд Кан дахин гарч ирж Капангийн толгойг авч чадахгүй бол даалгавраа биелүүлээгүй тооцогдно гэж хэлнэ. Гэвч шархацсан байсан тул удалгүй ухаан алдан ундаг. Инугуми түүнийг дотоош авч орж асарч холно. Хожим Кан дахин Инугумитай уулзаж хэрв Капангийн толгойг авч чадахгүй бол Инарид буцаж очих боломжгүй гэж хэлсээр байна. Инугуми Каныг хуурч жүржийг Капангийн толгой мэт болгон хувиргаад түүнийг явуулна. Шики энэ нь хуурамч гэдгийг мэдвэл буцаад өшөө авахар ирнэ гэж анхааруулсан ч Инугуми түүнийг ноцтой аюул гэж үзсэнгүй. Энэ хооронд Капанд Инугуми шин даалгавар өгч голын эрэг орчимд гарсан өхлүүдийг шалгахаар явуулна. Эдгээр нь бохрын хоолойн орчимд гарсан эр бусын оршинлуудтай холбоотой хэрэг байв. Капан Акира хоёр бохрын хоолойд очиход Капан түүнээс чадварыг нь асууна. Акира усыг мөс болгох чадвартай ч стресстэй үед түүнийг ашиглаж чаддаггүй гэж хэлнэ. Гэтэл гинт авраг мэлхий хүн гарч ирэн тэд рүү дайрч Акирыг барьж авна. Капан түүнийг аварч амтсан ч мэлхий дахин дайрна. Энэ үед Инугумигийн элч болсон Тануки гарч ирж захиа ууд мөн цус агуулсан сав өгнө. Захианд Инугуми бичгтээ. Эдгээр мэлхий шиг амьтад нь кимон бөгөөд сүүлийн үеийн алхахын гол буруутнууд өөрийн төрөлдөө урууж кимон байх нэр төрөө алдсан гэж тайлбарласан байв. Мөн илгээсэн цус нь тэднийг татах зориулалттай бөгөөд Капан тэднийг гаргаж ирээд бүгдийг нь устгаж хотын хүмүүсийг хамгаалах ёстой гэжээ. Үүнийг сонсоод Акира айсан ч Токио руу ирсэн шалтгаанаа айцтайгаа нүүртүүлж илүү хүчтэй болох санан Капанд туслахаар шийднэ. Акира цусыг ус руу асгахад мэлхийнүүд бөөнөрөө ирж эхэлнэ. Капан ганцаараа тэдэнтэй тулалдаж олон довтлогыг даван гарч байсан ч тоон хит олон тул эцэст нь шахагдаж эхэлнэ. Тэр мөчид Акира бусдад үргэлж сул дорой гэж харагддаг байснаа санаж өөрчлөгдөхийг хүснэ. Акира бусдын өрийг нь боддог бодлыг өөрчлөхөөр шийдэж гинт асар хүчтэй мөсөн довтлогоо гарган бүх мангасуудыг хөлдөн бүгдийг нь устгаж чадна. Хэд хоногийн дараа Капан коридорыг цэвэрлэж байтал нууцлаг өрөө рүү татагдан орно. Тэнд Миха нэртэй залуутай танилцсан. Тэр Инугумигийн оффист нууцаар амьдарч байсан бөгөөд техникийн тал дээр мэргэшсэн бүх ажлыг ард нь зохицуулдаг хүн байв. Инугуми түүнийг илрүүлсэн дургуутсаж түүнийг юр бусын чадвартай хэрцгий вампир гэж хэлнэ. Миха олон сарын дараа анх удаа өрөөнөөсөө гарч гар барилцаж хүч үзэх үед Капан түүний бугуйг гэмтээсэн тул тоглоомоо тоглож чадахгүй болсон гэж хэлээд тиймээс мөрдөн шалгах ажилд оролцохоор шийдсэн гэдгийг тайлбарлана. Дараа нь Миха Инугумиг хуурч өрөөнд нь дүүжээд хөвгүүдийг аюултай даалгаварт явуулна. Тэд нэг нэгээрээ ажилчид нь үхэж байсан. Харин сүүлийн үед гинт зогссон нэгэн үйлдвэрийг шалгах ёстой байв. Орохын өмнө Шики бие бүхэлдэн тороор бүрхэж орчныг тусган харагддаг болсноор үл үзэгдэгч болж чадна. Тэр үйлдвэрт нэвтрэн ороход тоглоомын машин түүн рүү ойртож ирнэ. Энэ нь Михагийн удирддаг алсын удирдлагатай машин байсан бөгөөд мөн үл үзэгдэгч аж. Тэр машинаа Шикигийн туслах болно гэж хэлнэ. Удалгүй тэд ажилчид нэг өрөөнд жагсан зомби шиг хөдөлгөөнгүй ажиллаж байгааг олж харна. Нэг ажилчин зүхтхийг оролцсон ч менежерт баригдана. Дараа нь түүнийг нэг өрөөнд оруулахад нэг эмэгтэй шумуул кимон болон хувирч тархийг нь сорж идэнэ. Ингэснээр тэр дахин ажилдаа орсон ч тарихгүй тул эцэс төгсгөлгүй ажиллах болдог. Шики шумуулнуудаас айж 3 зэрэг тулалдаж чадахгүй гэж хэлнэ. Харин Миха эсрэгээрээ тулалдахыг хүснэ. Шики зүхтхийг оролдоход Миха машин ашиглан үүмэн үүсгэнэ. Нэг эмэгтэй гарч ирээд машиныг олж нууж бусдад юу ч байхгүй гэж хэлнэ. Гэвч бусд нь түнд итгэхгүй удирдагч нь дахин шалгахыг тушаана. Тэр үед шумуулнууд кимон чадвараа ашиглан үл үзэгдэгч Шикийг илрүүлэх гэж оролдоно. Гэвч Миха машины тусламжтайгаар тэднийг цахилгаанд цохиж Шикигийн амийг аварна гэсэн ч Шики айсандаа хөдөлж чадахгүй болдог. Миха түүнийг багадаа аимшигтай зүйл туулсан гаднаас хүчтэй мэд харагддаг ч үнэндээ үргэлж айж явдаг гэж ойлгоно. Эцэст нь Шики ухаан орж дахин тороо ашиглан өөрийгөө нууж бүх өрөөг тороор бүрхэн өөр довтлогоонуудыг гаргаж эхэлнэ.
Шики торноосоо хорт бодис агаарт цацаж кимононуудыг бодлуулан барих аргыг сурч тэднийг унгаж чадна. Яг тэр үед нөгөө хоёр хүү ирж туслахад Кабан шумуулын нэгийг үүрээд ирж амархан ялсан гэж хэлэн удалгүй том дарга шумуул гарч ирж хоёр ихч гинхээ тархийг идэн улам хүчрэхэг болж Акира Шики хоёрыг унгаана. Үлдсэн нь ганц Кабан Михагийн зөвлөгөөгөөр кимон чадвараа зөв ашиглаж сурсан тэр асар хүч олж мангасын гарыг тас татна. Гэтэл гинэд Инаригийн шин туслах Набам руу гарч ирж үлдсэн шумуулнуудыг устгана. Тэр ингэхгүй бол хүмүүс кимон оршинлуудын талаар мэдэх болно гэж тайлбарлана. Маргааш нь тэд Шикигийн эцэгхийн талаар илүү ихийг мэдхээр аялалд гарна. Хотод очиод Кабан нэг домгийн ном олж уншина. Тэнд ядуу хүн нэг өдөр хоолндоо алз олсон ч түүнийг алаагүй, харин хоолоо хуваалцаж өгсөн тухай гардаг. Маргааш нь түүнийг гэр алтан тороор дүүрч тэр баян болж аз жаргалтай амьдарсан гэж бичсэн байв. Тэд номыг үзэж байхад ягаан устэй нууцлаг охин Шикийг ажиглаж байлаа. Тэр үед Инугам ирж Шикигийн авгахыг олсноо хэлнэ. Тэд ой руу явж авгах нь Шикигийн эцэгхийн талаар ярьж өгнө. Шикигийн эцэгийнх нь түүнийг төрхөөс өмнө нас барсан, харин ээж нь Шикийг 5 настай байхад өвчнөөр өөд болсон гэж хэлнэ. Шөнө нь Набам руу ирж бүгдийг ойгоор зугаалахыг урьж багийн уур амьсгалыг ойртуулахыг хүснэ. Гэвч ойд явж байхдаа Шики ээжийнхээ ой руу явдаг байсан дурсамжийг санаж түүнийг дагаж явдаг байсан замаар явж эхэлнэ. Бусд нь араас нь санаа зовнон дагна. Шики нэгэн овоохоод хүрэхэд ээж нь өмнө нь тийш орж байсан дурсамжинд сэргэн. Хаалгыг нээхэд тэр аимшигтай зүйлийг харсан байв. Түүний ээж нэгэн том чөтгөр кимонотой хамт байсан бөгөөд ямар нэгэн туршилт явагдаж байжээ. Энэ нь Шики яагаад багасаа айцтай сэтгэл зүйн шарахтай болсон шалтгаан байв. Үүний зэрэгцээ Инугам Шикигийн авгахыг ой руу дагуулж орон баг зэрэг дарамт үзүүлэхэд тэр бүх өмнгийг хэлнэ. Тэр Шикигийн ээж дээр янз бүрийн кимон ашиглан туршилт хийж байсан бөгөөд эцэст нь алтан тор үүсгдэг мутанд кимон төрсөн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Алтан тор нь хүний эсийг сэргээх чадвартай болохыг тэр хүн олж мэдээд үгээр асар их мөнгө олохыг хүсэж байжээ. Гэвч тэр үүнийг ярьж байхад Шики бүгдийг утсаар сонсож байсныг анзаараагүй. Удалгүй Шики харанхуугаас гарч ирэн авгахыг модонд тороор хүлж түүнийг алхаар зэхнэ. Гэтэл яг тэр үед авраг кимон гарч ирж Акираг эдхийг оролцсон ч Инугамгийн гарыг хазаж гар нь хордон удалгүй бүлгийг олон кимон амьтад бүслэн довтолж тэд салж тарахаас өөр аргагүй болно. Тэр үед Шикигийн авгах эдгээр амьтад нь туршилтын үр дүнд бий болсон Шикигийн ах эгч нар гэж тайлбарлана. Тэд удалгүй бүх мангасууд Шикигийн ээжийн хоолоогоор ярьж эхлэхэд Шики сэтгэлээр унаж сөхөрнө. Инугамитай хамт байх үед нууцлаг залуу эмэгтэй ая гарч ирэн ууралсан кимононуудыг тайвшруулна. Тэр тэднийг нуур руу дагуулж очиход нуурын ус Инугамгийн хорцсон гарыг идгээдэг. Нөгөө талд Шики ээжийнхээ хоолойг мангасуудаас сонсоод сэтгэл нь нэмтэрч гэр бүлдээ тохиолдсон явдалд шаналж тулалдах тэнхлгүй болно. Тэр Кабанд надад оронд нь бүгдийг нь ал гэж хэлнэ. Ингээд Кабан хуурч бүх мангасуудтай тулалдана. Набам руугийн тусламжтайгаар тэр бүхнийг тэр дундаа аврах кимоногч ялж дийлэн. Тулаан дуусны дараа Кабан Акиог шидэж унгаад дуусах уу гэж Шикиээс асуухад Шики алаад ч гэр бүл маань буцаж ирэхгүй гэж хэлээд түүнийг амьд үлдээхээр шийднэ. Гэтэл тэр үед ая гарч ирээд Акиогоос авгалтай Кокон хаан нуусан бэ гэж асууна. Ая хийсэн Кокон буюу авгалтай нь алтан тор үйлдвэрлэхэд ашиглагдаж байсан нь илэрнэ. Үүнийг мэдээд Инугам Михай руу залгана. Михай сүүлийн 1 жилийн турш Акиог судалсан мэдээлэлтэй үндэслэн түүний хамгийн их очдог 4 газрыг тодорхойлж чадна. Тэр байршлуудыг хэлсний дараа Инугам ая 2 Кокон хаан байгааг ойлгож ая шууд тийшээ явна. Удалгүй Шики араас нь очиод Коконыг би өөрөө олно гэж хэлээд ус руу шумбана. Тэнд тэр ээж нь амьд байгааг олж мэднэ. Түүнийг гадаргуу руу авчирхад ээж нь үнэндээ алтан тор өөрөө байсан нь илэрнэ. Ингэж тэд түүнийг аварч чадна. Үүний дараа Инугам бүгдийг Токиод өөрийн байранд авчирна. Тэр Шикид хотод ээжийг нь эмчлэх газар мэднэ гэж хэлнэ. Шики авгахыг нь амьд үлдээхийг зөвшөөрсөн учир нь түүний хийсэн бүхнийг үгүй хийх нь хүлээс ч илүү шийтгэл гэж үзсэн байв. Гэвч тэднийг явсны дараа Набам руу гарч ирээд авгахыг нь хөнөөдөг. Дараа нь ая Шики нь өөрийг нь үзэн ядах болов уу гэж айх боловч Шики чи амьд үлдсэн учраас ээж маань амьд байна гэж хэлнэ. Удалгүй ээж нь сэрж хүүхдүүдээ эсэн мэнд байгааг хараад баярлана. Тэр үеэс ая дараагийн даалгаварт нэгдэж багийн гишүүн болно. Мөн ая Кабанд дурлснаа илчилж шууд болцохыг санал болгоно. Гэтэл Кан гарч ирж атаархсандаа аятай тулалдахыг хүснэ. Инугам дараагийн даалгаврыг тайлбарлахад тэд үл үзэгдэгч кимонотой тулгарах ёстой.
тэр эмэгтэйчүүдийн нүүрний хэсгүүдийг тастаж авч хамгийн үзэсгэлэнтэй болохыг хүсдэг байжээ. Тэд очиход Кабан аянд анхаарал хандуулж байгаад гуниглан хоцорно. Тэр үед нэгэн дуу надад туслаач гэж шивнэхэд үл үзэгдэгч хүч аягийн үсийг татна. Кабан агаарыг цохиж түүнийг аварна. Удалгүй Катан шиг гарч ирж өөрийгөө хамгийн үзэсгэлэнтэй болохын тулд бусад охидын нүүрний хэсгийг авч байсан гэж тайлбарлана. Тэр ойролцоох дэлгүүрийн нэг хөвгүүнд таалагдахыг хүссэн аж, гэтэл Кан дахин хяналтаа алдаж аяр руу дайрахад Кабан түүнийг хамгаална. Үүнийг харсан Кан уйлсаар офис руу буцна. Офист инуумд энэ даалгавар. Катнашид хүний бие болгож өгснөөр асуудал шийдэгдэж тэр дахин хэнд ч халдахгүй гэж амлана. Шөнө нь Кабан ой руу явж Каныг хайж олж тайвшруулна. Нөгөө талд инуум Коныг дагуулan явж тэр нууцаар нас барсан бусад Кимон хүүхдүүдтэй хүндэтгэл үзүүлж байжээ. Удалгүй Акирагийн ихэр ах Юй гарч ирнэ. Тэр бага насныхаа дурсамжийг бодож тэднийг тосгоны эмэгтэйчүүд асарч өсгөж байсан. Кимон дунд ихэр төрхөнд 100 жилд нэг тохиолддог ховор зүйл гэдгийг санана. Ээж нь тэднийг хатуу хянаж гэрт нь байлгадаг байсан бөгөөд эцэг нь гаднах овоохоо түгжээтэй байжээ. Гэсэн ч ах дүү хоёр хамтдаа байхад хэн ч дийлдэхгүй байв. Офист Акира байн алдаа гаргаж даалгавруудыг бодлуулдаг тул бусдыг бухимдуулж эцэст нь зүхтэн. Тэр явж байхдаа алга болсон ах Юйтайгаа таарлтна. Юйч мөн түүнийг хайж байсан бөгөөд энэ өмгийн газарт байх магадлалтай гэж бодсон байжээ. Тэд хамтдаа хотоос холдож Акира ядарч унтахыг хүсэхэд Юй түүнд зориулж авраг мөсөн ордон барьж өгнө. Акира гайхаж зургийг нь авах гэж утсаа гаргахад Юй утсыг нь эвдээд ордныг түгжиж орхин энэ телевизээр авраг мөсөн ордны тухай мэдээг хараад тийш очиход олон хүн цугларсан байв. Юй гарч ирэн довтлох гэж байтал энэ түүнийг буудаж хүмүүсийг тараана. Тэр үед Юйгийн цээжинд Кабангийн амьдралын чулуу, тай төстэй чулуу байгааг харуулна. Энэ тайлбарлахдаа энэ нь амьдралын чулуу биш, харин термин чулуу бөгөөд үүнийг эзэмшсэн хүн Кимонгийн бүрэн хүчийг гаргаж, газар нутгийг устгаж, дахин бүтээж чадна гэж хэлнэ. Акира доош бууж ирэхэд Юй бүх найзуудыг нь мөс болгон хөлдөөсөн байхыг хараад тэднийг үхсэн гэж бодно. Үүний зэрэгцээ Инари болон Набам руу гадаа хүлээж өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлдэж байлаа. Юйгийн Налстон ийг авах төлөвлөгөө хэрэгжиж эхлэх үед Юй бага насныхаа дурсамжийг санана. Тэр багада мөсний тосгоны тэргүүнээр нэрлэгдэж олон хүнд сорилт дарамт туулсан байхад Акира үргэлж гимгүй хамгаалагдсан хിവэр байсан. Энэ хооронд Кабан биеийнхээ дулааныг нэмэгдүүлж мөснөөс өөрийгөө суллаж чадна. Чөлөөлөгдсөний дараа Юйг хэрхэн ялах арга бодож эхэлнэ гэвч Акира ах найзуудынхаа хооронд зодон гарахгүй байхыг хүсээд жүжиг тавина. Тэр Кабаныг үзэн яддаг, ахтай хайртай, түүнтэй хамт амьдрахыг хүсдэг гэж хэлнэ. Юй эргэж ирэхэд тэр сайн дураараа дагаж явж найзуудаа орхин нудалгүй Инари мөсөн ордонд гарч ирж Кабанд Налстоныг хулгайлахад туслахыг тушаана. Тэр энэ чулуу Кабангийн эцэг эхтэй холбоотой байж магадгүй гэж хэлэхэд Кабан зөвшөөрнө. Гэхдээ хэрвээ худал хийсэн байвал өөрөөр хариуцлага тооцно гэж анхааруулна. Явхаасаа өмнө тэр найзуудаа мөснөөс чөлөөлөгдөхийг хүлээх хэрэгтэй гэж хэлэхэд энэ баавгаан биеэр дамжуулан тархины долгионоор ярьж тэд зүгээр байгаа. Харин Кабан эцэг эхээ олохын тулд явж Налстоныг Юйгаас авах хэрэгтэй гэж хэлнэ. Энэ хооронд Юй Акира хоёр ойд явж байтал Набам руу гарч ирэн Юйтай тулстана. Тэр Инаригийн нэрээр Налстоныг өгөхийг шаардна. Тэдний хооронд ширүүн тулаан эхэлнэ. Тулааны үеэр Акира Юйг дуудаж анхаарлыг нь сарниулахад Набам руу чулууг барих боломж олж авна. Гэвч түүний гар яс хүртлээ хөлдөж бутран ундаг. Энэ нь тэр огтхонч төсөөлөөгүй зүйл байв. Налстоныг яаж авах арга бодож байх зур Юй дахин дайрахад гинэд Кабан гарч ирж Набам руу хамгаална. Тэд Юйг ялах төлөвлөгөө боловсруулна. Набам руу Кабаныг галд автуулж түүний нөхөн төлчих чадварыг тасралтгүй ашиглан өөрийгөө эдгэж байгаад Юйгийн мөсийг галын хүчээр дийлхийг зөвлөнө. Кабан асар хүчтэй галан бөмбөлөг шиг болсныг харсан Юй бие мөсөн хуйгт бүрхэн. Энэ үед Акира мөсөн хоргонд гацсан хിവэр байсан ч агаарт байгаа ман нь зүгээр л ус гэдгийг ойлгож том мөсөн бөөрөнхий үүсгэн өөрийгөө суллаж чадна. Кабан Юй хоёрын тулаан үргэлжилсээр байх үед Набам руу анхааруулна. Хэрвээ галан нөхөн төлчих чадварыг нь дийлбэл Кабангийн бие задран унах аюултай. Тиймээс тэр Юйг ялахын тулд 3 онцгой цохилт хийх хэрэгтэй гэж хэлнэ. Кабан бүх хүчээр дайчлан 3 зэрэг цохилт өгч сүүлчийн цохилтоо хийх мөчид Акира гинэд орж ирэн Юйг аварна. Тэр чулуун Юйгийн энергийг сорж мөн Акирыг хамгаалж байсныг тайлбарлана. Дараа нь Акира чулууг Юйгийн биеэс сугалж авснаар Юйгийн бүх дурсамжийг өөртөө авна. Энэ үед Кабан биеийг дахин сэргэж Акиратай хамтран ахыг нь амьдруулахын тулд өөрийн амьдралын чулууг Налстон
Той нэгтгэн чулуу газар дуунах мөчид Инари боломжийг ашиглан хулгайлахыг оролдсон ч Инугами яг цагтаа ирж энэ зүйл хизээж түүнд хамаарахгүй гэж шаарддаг. Дараа нь эмнэлэгт Кабан Налстон болон Лайфстоунийн талаар асуухад Инугами тайлбарлана. Хэдэн мянган жилийн өмнө Кимон болон хүмүүсийн хооронд дайн болж тэр нь газар нутгийг сүрүүлж байсан. Тэр үед эдгээр чулуунууд бий болсон бөгөөд зөвхөн хамгийн хүчирхэг Кимон удирдагчид л ашиглаж чаддаг байжээ. Үүнийг сонсоод Кабан гайхаж дараа нь Инугамитай хамт эцэг эхээ олохоор шинэ аялалд гарна. Хэрвээ танд энэ таалагдсан бол лайк дарж, сувгийг subscribe хийж, notification-оо асаагаарай. Тэгвэл дараагийн бичлэгүүдийг алгасахгүй үзэх болно. Дараагийн удаа хүртэл баяртай, анхааралтай байгаарай. Энэ хүртэл үзсэн бол намайг дэмжиж donation илгээгээрэй. Мөнгө байхгүй бол лайк, subscribe дарснаар дараагийн бичлэг хурдан орох болно. Guess it's me. Well,